За өнөөдрийн хичээлээр бол бид нар энэ хичээлээс эхлээд лааны хичээл орж эхэлнэ. За бид нар ер нь бол энэ маркет дээр лааг уншиж чадахгүйгээр ер нь арилжаанд ороход хэцүү. Ер нь баг боломжгүй байхгүй юу? Тэгэхээр энэ лаа ер нь яг юу хэлж өгдөг юм бэ? Энэ маркетинг сэтгэл зүг бид лагаар одоо яаж уншиж сурах вэ? Энийг бид нар заавал сурах хэрэгтэй гэдэг заавал. За энэ лааны хичээлийг нэлийн нарийн одоо задаргаатайгаар заасан хичээл эндээс хоошоо ингээд 4 хичээл орно энэ бүлэг дээр. За лаа бол өөрөө одоо арилжаачдын болон энэ арилжаанд оролцож байгаа байгууллага одоо бүх хүмүүсийн ямар сэтгэл зүй гаргаад байна тийм ээ, энийг бол хэлж өгч идэг. Тэгэхээр лаа өөрөө дотроо олон янз байдаг тийм ээ. За ингээд уран лааны бүтц гэж юу хэлдэг, дан лааны бүтц гэж юу хэлдэг тийм ээ. Одоо жишээлбэл энэ жижиг лаа одоо юуг илэрхийлээд байгаа, хаан шаачхыг илэрхийлээд байгаа ингээд маш нарийн байдаг. За тэгэхээр энэ хичээлийг бүгдийн нэг бүрчлэн хийжсэн хичээлийг лавгагшийн зааснаар орууллаа. За лавгсран багш бол өөрөө манай нэг одоо CNX-ийн нэг үүсгэн байгуулагчдын нэг. Өөрөө лагаар бол нэлээд мэрэгжлийн төвшөнд арилждаг хүн. Энэ оюуны өмчийн хичээлэн дээр мань байгаа лавгсран гэдэг энэ хамгийн доотлын энэ. За энэ багш маань лааны хичээлийг оруулж байгаа шүү. За хичээл эхлэхээс өмнө дундуур нь нэг ташрамт нэг юм үзүүлэхэд одоо манай сургалтыг аваад ингээд амжилт үзүүлж байгаа хүмүүсийн сэтгэлийг энд үзүүлэх нь зөв баг. За энэ ямар ч гэсэн ингээд арилжаад явдаг. За өдөр бүр татсаар байгаа шүү гэх тийм ээ. Энэ одоо $1000 ингээл өдөр болгон татчихдаг ийм сурагч бий болсон байна. За энэ 2023 оны онд надаас нэг сургалт авч ирсэн хүн байдаг. Энэ маань 24 оны 1 сарын 1-нд над руу шинэ жилийн баярын мэнд хүргэж мессеж явуулсан. Тэгтээ энэ $1000-аар сургалт аваад ингээд $100,000 ашиг хийлээ, багштай баярлалаа гэд тийм ээ. Иймэрхүү одоо ашиг хийдэг хүмүүс зөндөө бий болсон байна. За энэ одоо сел лимитүүд унтсан ингээд унсан байна гэд тийм ээ. Энэ бол ерөөсөө л энэ сургалтыг авсан манай сурагчдын сэтгэлдлүүд байгаад байгаа. 7 хоногт одоо ингээд 10 сая төгрөг хийдэг байх нь. За энд $50-аар дасаа цэнэгдээд ингээд 4 хоногийн дотор $1200 болгосон хүний сэтгэл байдаг. За энд өнөөдөр анх удаа 6 цаг арилжаага барьж явуулж үзлээ гэд тийм ээ. За энэ бол ерөөсөө өмнө яадаг хүн байсан бэ гэхээр ороод нэг жоохон ашиг хараад тэгэл гэлс хаачаад байдаг тийм ээ. Хэрэв алдагдaltaа явах юм бол бас ингээл хаачдаг тийм. Тэгээ ерөнхийдөө бол баг нэг юм бинго маягаар ингээд нэг таамаг зүгээр хаашиж хамаагүй ийшээ нэг орчуул яадаг бол гэдэг иймэрхүү маягаар арилждаг байсан гэсэн үг. За ингээд техник шинжилгээгээ сурсны дараагаар бол одоо бүтэн 6 цагийн дараа одоо ашгаа хаагаад арилжаага хаагаад ашгаа аваад гарах газар нь энд байгаамаа гэдгийг одоо мэдсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгжээч одоо арилжаа хийхээс биш хаана хамаагүй хаагаад хаана хамаагүй нэгэдэж болохгүй шүү тийм ээ. За иймэрхүү маягаар. За ингээд хэдүүлээ үргэлжлээд ингээд лааныхаа хичээл рүү орцгоё. Лаан багны онол гэж одоо 4 ийм хичээл байгаа. За энийг заавал үзэх хэрэгтэй. Нэг бүрчлэн үзээд зүгээр үзээд өнгөрөх биш. Үзсэн одоо хичээл дээрээ тулгуурлаад 3D wave дээрээ одоо лаан дээр энэ хөдөлгөөнүүд явж юу, энэ хичээл дээр гарч байгаа энэ хөдөлгөөнүүд заасан хөдөлгөөнүүд хаана явсан бэ гэдээ ирж хайж олох хэрэгтэй. Ингэж дадлагчжээж дараа нь лаага таньдаг болно. Ямар ч үед одоо чартаа дэлгээд харсан лаануудаа хараад ингэ тийм биш тэгээд ингээд одоо ийш явах гэж байгаа юм байна. Одоо тийш явах гэж байгаа юм гэдэг ингээд таньдаг болчихдгоо гэсэн үг. За ингээд амжилт төсөө бүгд хичээлээ сайн үзээрэй.